1911 оны 12 дугаар сарын 29-нд 8 дугаар богд Жавзан дам хотогтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Төмөн наст Гэгэн хаанаар өргөмжилж тусгааруулсаа тунхаглан зарласан бахтам сайхан түүхтэй ард түмэн. Өв эрдэнэ нэвтрүүлгийн энэ дугаараар Монголын бурхны шашинтны төв гандан дэгчлэн хийдийн Бурханчлам Монгол улсын урлагийн гавьяц зүтгэлтэн Пүрбат огшийг сонсогч та бүхэнтэйгээ уулзуулж өвөг дээдсийнхээ сургаал бошхыг уламжлуулахаар студидээ урьж ирүүлээд байна. Танд сонсогчдийнхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. За, энэ өдрийн мэндийг хүргье. Өнгөрсөн цаг хугацаанд монголчууд өвөг дээдсийнхээ дээсэн тийм ээ. Энэ сайхан соёлыг орхигдуулан гээгдүүлснээс болж бид нар маш их зүйлээ алдсан. Ялангуяа өөрсдийн хамгийн цогт эрдэнэ болох үйц тийм ээ. Монголчуудын соёлын тусгаар тогтнол, бид бүгдийн эв нэгдэл, нягтрал, ирээдүйд хөгжих сайн сайхан гэрээсэл бүхнийг умарцсан тун харамсалтай юм. Тэгээ би богдыг бол яг зүгээр ийм үйл хийсэн гээд энэ олон хүмүүсийнхээ ярьдаг түүхсүүд номонд би ганцхан энэ хүн бол жирийн хүн биш байсан. Энэ богд хаамтай маань ажиллахан бас мянган ийм сайхан эрдэмтэн мэргэд Монголын их суутангууд байсан гэдгийг батлах жишээг нь би богдын нэг зүйл дээр нь тодруулж ярих гэсэн. Өнөөдөр ер нь аливаа нэгэн болох зүйлийг урьдчилан зөөгнөж ирээдүйг бошголж хэлье да тийм ээ. Бошголсон бошгон үнэн гэдэг нь нотлогдож ингэж үлдсэн хүмүүс бол тун цөөхөн байдаг. Өдрийн отчиг. Тэгэхээр энэ үнэхээр агуу хүмүүсийн л үйл хэрэгэлтэй. Ирээдүйг урьдчилан харна гэдэг бол энэ бол маш их мэрэгэн ухаан юм. Тэр бүгдийг болгоогч бас хувь хүний бас эрдэм болсон шидийг бол илтгэж л байгаа асуудал. Тэгээ бурхан багш маань бас ирээдүйг үзүүлсэн эрдний сайхан зуул гэдэг бас юм бошгоож айлцсан. Мөн түүнээс хойш манай бурханы шашинтай холбогдсон олон сайхан эрдэмтийн бошгууд байдаг. Бид бүхэн Нострадамус гээл ингээл янз бүрийн бошго айлцсан гээл зөндөөл монголчууд ярьдаг номыг орчуулаад телевизээр баримт кино хийгээд хэдийгээр тэр бошгууд нь нэгдүгээрт он цаг нь тодорхой биш байдаг бас. Дэлхийн уужим хойно аль оронд хаана юу болохыг нь тодорхой заасан ховор бас. Мөн тэгээд бас тийм муу цаг болох ч юм болоход тэрнээс яаж бид урьдчилан сэргийлэх вэ? Арга зам нь бас байдаг. Зөвнөгч нар нэг тийм хөл байдаг л да. Бидний монголчуудын өвөг дээдсд үлдээсэн бошгуудын талаар өнөөдөр судалдаг ярьдаг хүмүүс ч хомсдоо. Ерөнхийдөө монголчууд мэднэ. Гэхдээ их тодорхой ингэж хэлсэн зүйлийг нь сайн мэддэггүй. Ингээ би энэтэй холбогдуулаад богдынхон ирээдүйн цагийг бошголсон бошхын талаар тийм ээ. Өнөөдөр монголчуудаа хүргэе гэж бодож байгаа маа тий. Энэ бошхоор энэ хүн бол игэл хүн биш байсан гэдэг нь нотлогддог юм. Тийм юм тий. За ялангуяа муу цаг буюу 5 цүүн дэвэрсэн цагт голчлон бошгоо дөрүүлсэн байдаг. 5 цүүн гэдэг нь 5 зүйлийн муу зүйл ирэх юм цагт миний энэ гэрээстэй та бүхэн санаарай, бодоорой, энийг даган өрдөөрэй. Тэгвэл та бүхэн аврагдсан шүү. Ийм аюул ирнэ. Иймээс та нар ингэж хамгаалаарай гэд ингээд бүр гэрээстэй ирсэн. Тэгэхээр тэр 5 цүүн цаг муу цаг нь болж үгүй юу гэдгийг нь би яг зүгээр 5 цүүн гэж үүдэг тагаар нь тодруулж хэлье. За эхлээд бол амьтан цөвдөх гэж байгаа. Амьтны цүүн гэж. Энэ нэгдүгээрт нь яа тэгэхээр нэгдүгээр амьтдын бие нь их багдах тий бие нь баг болж эхлэх. Дүрс нь гоо болж эхлэх. Хийж байгаа ажил үйлдвэр нь их дандаа муу юмд их автагдах. Биеийн тэнхээ тамир нь их хомсдох. Ер нь залхуу нь ихтэх, оюун муухрах, тэгэд наснаас өмнө хөвшрөх. Сэтгэл нь их омогтой тийм ээ. Эцэг их танил садан хань нөхөдтэйгөө таархаа болох. Ховор хүмүүс нь ихэд л сүсгэлэх бурхан номонд дурлахгүй, сүсгэлэхгүй тийм ээ. Үрдийн дээчин журмыг орхиж худлаар дүрсгэх цаг болохоор энийг амьтан цөвдөх гэж байгаа. Амьтан цөвдөх. За тэнийг. Хоёрдугаарт нь несвансаар цөвдөх гэж. Энэ бол сэтгэлийн гимээр цөвдөх гэсэн үг л дээ. Энэ хүний хүсэл тачаал, урам муухаг, уур хилэн, омог харам тийм ээ. Энэ нь бол их түргэгдэх буюу давмгайлах, гал мэт баадах гэж байгаа. Ийм цагийн болохоор несвансаар цөвдөхөө гэж хэлдэг. Гуравт нь болохоор насан цөвдөх гэж. Ер нь амьтны наслах насаа насалж чадахгүй богиносхийг хэлж байгаа. Их дороон үхэх, зарим нь төрөөд үхэх. Ихэнх нь тийм залуу насандаа цаг усаар ерөнхийдөө нас нь барагдаж үхийг хэлж байгаа. Дараа нь үзлэн цөвдөх гэж. Дөрөвдүгээрт нь. Тий үзлэн цөвдөх гэж. Амьтны үзэл буруутгах гэж. Нэгсэндөө 3 эрдэнэ хийгээд үүлийн үрчим зөв юм дотор итгэхэ болоод тэгээд тэр зөв юмаа үнэхээр энэ тийм чадал байна уу? Энэ үнэхээр тийм болов уу гэд эргэлзэх тэнэглэх нь олшроод тэгээд сүүлдээ түүний худлыг санаад тэгээд ерөөсөө эрдэнэ заасан багш дээдэс эцэг ихээ ачийг мэдхэ болоод
өргөн хүндлэх нь байтугай бүр басамжлан шоолох, доромжлох, зодод нүтгэс ахуулаад ийм одоо тийм буруу үзэлт одоо автагдах юм гэж. Ингээд одоо зөв юмнасаа цухтаагаад муу юмдаа дуурлаад хэлэнс дор бүр хичээн шунаглаж. Сайныг нь муу дор мэдээд муугаа зөв гэж одоо эндүрх ийм их одоо үзэл зөвтөрүүлж байгаа. 5 дугаарт нь одоо цаг нь зөвтөх гэж. Энэ яа тэгэхээр одоо цагийн хүний нас одоо 50 хүрэхийн төдий энэс хойш улам махалтахын цагт 4 цагийн их хадаг солигдно гэж. Тэгэхээр одоо хүний нас 50 хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ. Хүний нас одоо бид нар байнга нэг 100 муу насалдаг биш шүү дээ. Хуучин хүн бол бүр 8 түм насалдаг байсан. Тэрнээс хойш 60 жил тутам нэг нас хорхоцоор байгаад хүний 100 насны үед бурхан багш ертөнцид мэндэлсэн. Ирсэн одоо замт үед. Бурхан багш 2500 буюу 2600 орчим жилийн өмнө ертөнцид одоо ирсэн мэндэлсэн хүн гэхэд бол тэрнээс хойш 60 жилээр нэг ингээд нас ингээд хорхоцоор байгаад одоо бол ерөнхийдөө 50 руугаа төгсчл яваа. Одоо тооцоод ус гарах нь шүү дээ тийм ээ. Энэ цаг үе гэж. Бүр 50 наснаас доош ингээд богиносоор хүн 10 хүртэл хүний нас богиносох юм. Тэрний дараа ингээд 60-60-аар нэмэгдээд 8 түн наслахад майдар урхан залрах дараагийн бурхан залрах цаг тэг юм шүү дээ тийм. Тэгэхээр одоо ингээд 50 наснаас хойш улам махардах цаг 4 цагийн их хатаг солигдно гэж. 100 хавар мэт болох. Тийм өвөл нь намар мэт болчих. Намар нь 100 мэт болчих. Магадгүй өвөл гих цагийн тийм тойм байхгүй болно гэж. Хур ус цагтаа орохгүй. Салхи хийгээд цас мөндөр хяруу ихтэх гам ба турхнууд болох цэрэг хямрал дайсан хулгай араатнаар хорлогдох хүний төрөл бүрийн өвчин зовлонгууд хур муу буух мэт одоо ийм цагийг цаг цөвдөх гэж байгаа. Тэгэхээр энэ 5 зүйлийн одоо шин тэмдгүүд тийм ээ гарсан л бол 5 цөв дэвэрлээ. Муу цаг боллоо гэж. Тэгэхээр одоо энийг бол хамгийн гол нь богд маань бошго тийм ээ. Ийм цаг болсон болоогүй юу хэр хэмжээндээ явж байгааг нь бошго нь маш их тодорхой болгож өгсөн байдаг юм л да тийм. Тэгэхээр манай богд маань бол угаасаа бурхны шашны судар тарин хослон барилдсан ялангуяа очир хөлгөний уламжлалыг Монгол түмэндээ залгуулсан тийм ээ. Энэ их номын богд эзэн юм шүү дээ тийм. Богдын маань нийт нь 13 орчим юм ирээдүйг бошгосон захаасаа үлдээсэн байна. Одоо нэгсэндөө ирээдүйг одоо зүүн бэлгээр одоо нэг шинжил хийсэн тийм ээ. 13 бай. Дээр нь би 10 гаруй их том бошгосон лом бодомжунаа багш, бурхан багш, та мажигловдмаа тийм ээ. Хэмжлэнгээр манай 5 дугаар богд маань хүртэл гоё бошго үлдээсэн байдаг шүү дээ. Бас 5 дугаар богдын уулын ламын усан жамсад ламын сайхан бошгууд байна. Монгол лам нар бас бошгосон лам нар бас байдаг. 8 дугаар богдынхаа бошгон дотроос өнөөдөр энэ хэлсэн үгнүүд нь хэр биелсэн байна вэ? Цагаа олж олоогүй байна уу? Биелсэн ямар байна? Өнөөдөр биелж байгаа нь ямар вэ? Бошгууд нь хэр биелж байна? Ирээдүйд биелээгүй байгаа хэрнээ биелэх магадлалтай биелэх гэж байгаа бошгууд нь ямар юм бэ? Тэгээ ийм цаг үе ирэхэд нь яаж бид нарыг өөрсдөө хамгаалж сэрэмжилж энэ аюулаас зайл гэж хэлсэн байна гэж. Би энэ 4 зүйл дээр л би нэг ярих гэж бодож байна тий. Халхаа Монголын 8 дугаар удирдлагын продукт маань 1924 онд таал барьсан. Энэ хүн бол 24 оноос хойш хэмээг л одоо бошгол таараа шүү дээ ирээдүйг юм чинь тийм ээ. Тэ өнгөрсөн юм а юу гэж ярих вэ? Тэгэхээр энэ хүн Монгол түмэндээ ингэж үлдээсэн байдаг. Би нэг бошгын зүгээр иш татаад уншия. Халах Монгол оронд төмөр хулган жилээс усан бичин жилийг хүртэл гэж. Тэгэхээр одоо төмөр хулган жилээс усан бичин жил гэдэг маань бол 1900 оноос 1992 оныг хэлж байгаа. 92 оныг хүртэл. Одоогоос бол одоо бид өөрчлөн байгуулалт эхлээд 2хан жил болтлох хугацаар хэлсэн байна шүү дээ тийм. Энэ бол бидний туулж өнгөрүүлсэн одоо бидний мэдж байгаа цаг үе. Халах Монголын хой зүгээс хүн дүрстэй, адгуусны байдалтай, янз янзын шар нүртэй, саана я хэмээх нэртэй. Энэ нэрний ихний үсгүүд нь. Ээг нь одоо илбэгдэрч гэх мэтлэнгээр бүрээдийн комментарийн даалгаар орж ижсэн хүмүүс. Энэ хүмүүсийн нэр нь таардаг ш тамгүй сонь. Тий. Хүмүүс ирж Монголын дотоод цогт эрднийг булааж авна гэж. Энэ үед нь лам хүн хар хүний боол болох юм гэж. Цогт эрднээ булаалгасны шинжин шүү дээ, тий. Лам хүн хар хүний боол бол лам хүн цэрэгт мордно, ядуу гуйланч түшмэл болно, ноёдууд нохоо мэт болно. Худат гэгээднүүд хар хүний боол болж, хууль байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй. Энэ цагт хүрээ хийд цэргийн балгас болно. Энэ цагт Монголын төр шашин нэрийн төдий болно гэж. 8 дугаар богд маань хэр үнэ хэлсэж. Шар нүртэн гэж хэм бэлээ? Хойд зүгээс гэж байна шүү дээ. Тэгээ ойлгомжтой уулсаахан бас тий. Комментарийн олон жил төр засгийн удирдлага маань тэдний хараач явсан нуус биш үү тий. Тэгэхээр монголчууд бид цогт эрдэнэ булгаалгаагүй юу? Монголын тусгаар тогтнол бидний цогт эрдэнэ биш юм уу? Тийм ээ. Энэ цаг үеийн дунд бид овг удмаасаа салсан бүх язгууртан дээдс цуутай сод эрдэмтэн хуврагуудаа толгой дараалан хядаагүй юу? Үлдсэн хуврагуудын цэрэгт албадан үйлдвэрч явуулаагүй юу? Лам хүн цэрэгт мордно гэсэн биш. Лам хүн харахаар хүний боол болоогүй юу? Ядуу гуйдэнч түшмэл болсноо. Хичнээн л ядуу ард байх тусмаар дэвшижсэн тийм ээ.
Ноёдууд нохоо мэт болоогүй юу? Хамаг юм булаалгаж хураалгаал тийм ээ. Бүгд бараг цаазын давтанд очиагүй гэж. Монголчуудын шүтэн дээдлж явсан үнний дээд сургаалыг яасан. Амтны монхруулагч тийм үү. Тэрнийг дамжуулж байгаа хургуудыг шар пиадлууд. Язгууртнуудаа хар пиадлууд тийм ээ. Үүнтэй хамт монголчуудын үүлэн үлдсэн тийм ээ 10 их ухаан бүгд хаягдсан. Имлэг, цурхай, урлаг тийм үү. Яруу найр бүх соёлууд байхгүй болсон. Шүтэн дээдлж ирсэн өвөг дээдсээс бүтээсэн бүх оюуны үнэт цам болсон сүм хий, ном судар, бурхан дахлаа бүгдийн үнсэн товрог болгож харийн нутг руу ачуулсан. Олон юм ярьж болно би тийм ээ. Энэ бүгдийн хор уршигаас өнөөдөр хүртэл бид салж чадаагүй. Энэ хэлмэдүүлэлтээр монголчууд бид нар маш их юм алдсан. Үгсийн сангийн 3-1 хуурайч бид ярьж байгаа улсууч. Тэгэхээр бид цогт эрдэнэ булаалгасан арт түмэн булаалгахдаа ирээдүйд найдвартай оршин тогтнох тусгаар тогтнолын баталгаа амин сүл болсон зүйлээ бид алдсан юм аа. Үндэсний соёл уламжлал алдсан арт түмэн үндэсгүй ногоо шиг мөхдөг гэж. Түүхийн хүсээс арчигдаг гэж. Монголыг түүх шашин хоёроос нь салгуул Монгол биш болно л гэсэн зорилгоор энэ ажлыг гүйцэтгсэн байдаг шүү дээ. Өвөг дээдсээс түүх шашнаас урвсан хүмүүс ясан комментарийн боол болсон. Өнөөдөр бид өөр шашинд хүртэл урвж байгаа шүү дээ. Ирээд үндэстнийхээ шашин соёлын эсрэг буруу зүйл хийж яана гэдэг маань энэ 37 оны комментарийн бодлогыг хэрэгжүүлсэн монголчуудаас ялгаа юу вэ? Урвагч нараас ялгаа юу вэ? Ингээд бид нар монгол хүний хайгаараараа энэ бүгдээ бид хийсэн. Энэ цаг үеийг ямар ингэж гайхамшигтай хэлсэн байна. 20 жил гэж. 20 жил гэдэг нь 1931 он. За. Хийд сүмийн ховргууд айн зүхтаач. Хонин бичин гэдэг маань 1931-ээс 32 оны хэлж байгаа шин. Жилийн завсар их хаан буурч хой зүгээс тэрсүүдийн эсрэгүүнаар халах орныг хямруулан үлднэ гэж. Хүмүүний суудаг орон бүхэн цусан гол урсан, амьтныг цэтгэр эзлэх, сүм хийдэг тагтаа эзлэх, бурхны сүмийг тэмцлийн хороо болгож, зандалчд хэрн, аяга дахимлаг гэргий авч, харц бээр хан орыг барина, хам бээр харц болон буурна хэмээсэн. За одоо сонстоо 1931 он гэхэд ихэнх сүм хийдүүдийг эдийн засаг буюу татвар төрөл бүрийн хөрөн хураалтаар хяхан хавчиж Монголын бараг сүм хийдүүдийн 90% нь эзгүүрч ирсэн үе юм. Яг энэ үеийн юм тийм. Түүхэнд бүүд байна. Тэгэхээр одоо үнэхээр ховргууд сүм хийдээс цугтж ийсэн. Энэ үе чинь жинхэнэ комментарууд бодлогоо маш эрчимтэй хэрэгжүүлж эхэлжсэн үе шүү дээ. Сүм хийд рүү эд тайлж байхгүй. Ингээд цаг үе нь улам бүр хэцүүдэн олон зуун мянган хургуудыг баримтлан буудан хороож хэлмдүүлэлт хүртэл юу болсныг бид бүгдээрээ мэднэ шүү дээ. 20 мянган гаруй ламныг бүгдэн буудаж алаа гэсэн. Цагаатгалын концерт гаргасан албан ёсны мэдээллийн тоо шүү дээ. Тэрнээс бүртгэдэггүй, тийм ээ, тоологдоогүй хэдэн 100 мянган хүмүүс алагдсан бид нар мэдэхгүй шүү дээ. Хүний суудаг орон бүхэн цусан гол урсан гэж шүү дээ. Амьтныг зэтгэр эзлэх, сүм хийдэг тагтаа эзлэегүй гэж. Бурхны сүмийг тэмцлийн хороо болгоогүй юу? Зандалчд хэрнэ гэж тийм болгож. Зандалчд маань тэр улаан комментар нь биш юм. Аяг дахимлагыг нас нь хар бол дүрээн буруулж ихнэр авсан дүр үзүүлэхгүй амьд үлдэх аргагүйсэн. Хүчээр ахуулж ирсэн бол. Харц бэр хан хорыг бариагүй юу? Ардуу тийм ээ Монголын дүрд гараа явуулсан. Харцуу тийм. Мөн хятад орны чандад буюу Япон хэмээх нэгэн хүчрхэг гүрэн хятад орныг боолчлон улмаар Монгол орны зүг хандсанаар төмөр хонин жилийн намрын ихэнх сарын 10 ба 15 мөн сүүл сарын 22 ба 25-ны өдөр монголчууд хавчлагаар хямран байлдах болно хэмээж. Энэ бол 1931 оны буюу төмөр хонин жилд Япончууд манжуурт хөл тавьсан юм байна. Зөв. Тий. Манжуурт. Тий. Энэ өнгөрсөн бошиг бүхнийг айлдвал өнөөдрийн цаг богино. Хэл гисэн санаагаа ариун тул яг зүгээр нэг ариушлаад ахаж бас яг уу. Гэхдээ ямар ч үсэн би бас монголчуудаа би бас имийг дуулах гэж бодчих. Тэр би нэг төвдийн мажуул одмоо гэдэг мондог том зоч имэгтэй гарсан. Тэр хүний бошиг бол гайхамшигтай. Яг энэ цаг үеийн он цагт ийм болно шилсэн баг. Тэрч дайсан садан солигдох гэсэн. Дайснаа садан гэж эндүүрээд. За. Тийм ээ саданга дайсан гэд үнэхээр монголчууд ах トゥ нараа тийм ээ хоорондоо юу вэ? язгуурт лам хууруудаа алаа өстэйс. Өндөр садангуудаа. Тэгээд нөгөө Монголыг устгахж байгаа нэг комментэр буюу харийнхантаа яасан байна. Садан гэд нөхөрлөөд анд урсан юм аашигт. Сайн муу солигдох гэсэн. Зүг номлоо буруу гэд тэгээ буруу юм зүг гэд солигдсон. Буян нүгэл солигдох гэсэн. Үнэхээр солигдсон. Ноён албат түшмэд зарц солигдох гэсэн. Бүх солигдсон. Ажил явдал зан журам бүх солигдох гэсэн. Солиогүй юу бид? Орос соёлтой болоогүй юу? Үйлдвэр үйлдэх бүгд солигдох гэсэн. Солигдоо үсттэй. Ярих үг чихний гол сонсгол бүгд солигдох. Чимэг хэрэгсэл ховцос идэ бүгд солигдно гэсэн. Яг үнэ. Бүгд солигдсон. Идээд хурааж нөөслөх бүгдээрээ солигдно. Бүр нүгэлт баатардаг зандалчин гинэ. Махтан хүндэлж үйлдэх болно хэмээсэн. Хичнээн олон хүн алсан тийм ээ. Сталин, Чойволсон тийм ээ. Бүгд нь одоо ингэж хүндэлж байсан гэсэн.
Энэ цаг үед сайн үг муу үг болж, муу үг нь сайн үг болоод буйныг нүгэл тооцсон. Үнэхээр нүгэл зандалчин өрөмжлөн махтаар ирсэн бүгд үнэн шүү дээ. Бошгуудын цаг үеийн одоо ийм нарийн таарч шүү дээ. Би түрүү хэлсэн те. 1532 он буюу хүний нас 60 насны үед бол цүгэн цаг эхэлсэн гэх юм дөө. Энэ 1532 он Монголын тогоон төмөр хаан Бээжингээс хөөгдснөөс 260-ны дараа 120 жилийн дараанаас монголчууд маш их хямарч эхэлсэн угаас. Тэр нь одоо 2009 он гарах чинь тийм ээ. Одоо бүр 2012 оноос хойш 13 4 он гэхэд бол улам бүр цаг сүднэ гэж байна. Цүрэн цагийн талаар одоо би 23 гаруй одоо ерөнхийдөө би бошгуудыг бол их хил дээрээ орчуулж хооронд нь харьцуулж үзсэлтэй тий. Тэгэхэд яг 8 дугаар зууны үед ч одоо боддоо манай эртний 8 дугаар зууны үед амьдарч байсан Лом Бадамжуна гэж одоо Ламби энэ тхэн том одоо бандаа да югүйзэр хүн л дээ. Энэ хүн яасан юу шисэн гэж яг энэ үед хийд сүмийн эд таваарт хомголзон үлдэж 3 шүтөөний хулгайлж үнэж худалдана гэсэн. Өнөөдөр хулгай ороогүй хүрээ сүм хийд алга. Мөн хилмигдлийн үед буулган тарааж харь нот хөрөдөөж хулгайлж авч яваа гэжтэй. Эхнэрүүд нэл хуран алгацсан гэсэн. Өнөөдөр хөвлөд хүрээ хөнөөгөө эмхтэй хүн ховруулж хүн бүхний зүрхэнд нэжгээд чөтгөр орох. Үүний шинжинд биедээ элдв зүйлийн хувцсыг олон хэлбэр маяг оруулж өмснө гэсэн. Модыг хүсдэггүй Монгол өнөөдөр байхгүй болоо гэжтэй. Жил болгол өөр юм өмснө шүү дээ. Тойд нар хэнцэрлэж санваартай эзэн болохгүй. Шамнасгт нэмэгтэй нар хэлж байгаа. Хандмаг илмаа гэдэг нар. Толон царайгаа үдэж бас будаж шунгах гэсэн. Одоо та бүхэн сахил амын сүм хийдэд яваад ороод үзээрэй те. Гэлманаар сууж байгаа хэд мэд орохоор сайхан будмал шунгацсан хүүхнүүд цаахан хонх томор начигнуулаад сууж явах үе те. Газрын эзэн хан ад хийгээд гарах хөлчин тийрэн дэлгэрснээр жил бүр өөр хилэлцэн элдв зүйлийн чимх хуцаар хуцлах болно гэсэн. Өнөөдөр жил битгий хэл сар сараар янз юм ярьдаг болох шивтэй тийм ээ. Тийм баг өдрөөр сольж явах шиг байна. Эгэл төрлөختн ном номлоно гэж. Одоо телевизээр л нэг сайхан халимгтай янз улсууд янз бүрийн үнэн худал мэдэхгүй мэрэл ард түмнийг замлхилээс авах юм биш. Тэгэхгүй бол муу тэгвэл одоо сайн болно шүү. Энийг худалдаад авчвал одоо зүгээр болчихно ч. Тий, засалснаар худлаар авшиг өгнө гэж энэ цагт. Мэхлэх тий. Одоо хүнийг одоо би янзлаад өгнө чи муу зовлон гэж нарилгаад өгнө гээл. Одоо бүр яг гэдэг нь мэхлэгч нар их бясалгахч болж хуурна гин. Мундаг бясалгал хийсэн болж худлаа яаж хүмүүсийн толгой эргүүлээл. Хурц хилтэн хурдан амтныг цэцэн тооцно гинэ. Хин л одоо сайн яаж тэрийг л одоо өнөхөр ухаантай цэцэн гэж байна. Эгэл хар хүн хуц сүмж тойдын дур байрна. Цахилгүй өрнө лам хуц сүмсөөл одоо ховрог дөрүүлж хөдөө гадаг тэнсэн. Тойдууд нь ердийн хуц сүмсөд эхлэн гин. Нэ хурд харангуут ламдор хуцаа тайлал хар хуцумсол гадуур тавьчдаг хар нүдний шил зүгэл газар сангаа үлээслэх гэж. Өнөөдөр Монголын газар нутгийн ихэнх нь тойхоод туслаа шүү дээ. Тэглээ. Эмс нь өөрийн ирээсээ үл айн өглөг өгсөн нэрийг шүтэх гинэ. Нэг юм 9 нэрийн хойноос гүйн гэж байна. Эр нөхрөө захирах, эцэг ихээ үл хүндлэх эмэгтэй хүмүүс. Бурхны дүрийг үзүүт бишрэхгүй, бодог шунхтай хайрцагтаа үлүүнж баясна гинэ. Алт мөнгөөр чимэн тойд хуврагуудын хийдэр ороод тачаал сэтгэл төрүүлж хуврагуудыг хүртэл уруу татах хүүхнүүд их гарна хийсэн байна. Хүүхдүүдэд тэрэн зэтгэр шунан орсноор гинэ. Хүүхдүүдэд нөө тэрэн зэтгэрүүд одоо биенд нь оршоод тэгээд ном заахад үг тоохгүй. Биеийн бах хэрнээ үг нь их том тийм ээ. Үг нь их гинэ. За тий одооний хүүхдүүд их хэрцүү болсон юм тийм гэдэг байгаа шүү дээ. Ахмад хүмүүсийг үг хэлэхэд нь өмнөөс нь хэдэрлэн босоо шээж явж байгаад идэж ууна гинэ. Ажил зарвал өвчин туссан мэт. Өөрийн дураар тоглохдоо тэр юм мэт гинэ. Ховж үгүй үгэн дуртай түүнийг дамжуулахдаа авьяастай гинэс. Эцэг ихийн өгсөн өмчийг бараад гуйрэнч болно. Наадмд баясах эрхэн ихтэд эцэг ихээсээ айхгүй. Мөн үйл явдлаа өөрөө хүртэл мэдэхгүй. Энэ бол үнэхээр одоо ингээд цаг цуцсан шинж бүгд байгаа гэжтэй тий. Одоо илэрж байгаа шинж. Тий. Тарай үр жимс хүнсний бүх зүйл үндсэндээ хор болно гэсэн. За өнөөдөр хүнсний аюулгүй байдал маань маш их түгшээж шít. Жимс ногоо муутахгүйгээл төр үрийн химийн бодис зацаал. Тал дургуулж гэж химийн бордоор хэрэглээл. Тэр нь шингэсэн хорыг нь бид нар идэнгүүт биеийн дороод нөгөөд нь биенээс зайлахгүй. Хавдар араа төр дүрэн өвчин үүсгэл ингээ гайвал явж шít тий. Тийм үстэй тий. Хөдөө Монгол алтан тарийн гурлаасан чинь хөдөөний үн тэгж ингэ хаяанд нь хөдөө гурл байна гин. Монгол гурл өгчийг дээш нь тавиа хулган тэсгэхгүй гэсэн. Тэгээ доор гурл байгаа дахт нөөцөө тоохгүй юм сони гэсэн чинь наад нь хятадын гурл хулган иддэг үснэ. Хулган идэхгүй гурлыг бид нар нэг Монгол хүйдээ сууж байгаа байхгүй. Тий. За мөн манай одоо 8 дугаар удаа ингэж хэлсэн бас. Хулган нохой, дахиа гахаа, илжигний мах битгий гэсэн энэ цагт. Хэрэг идвэл бузралгадна. 6 дугаар сар дахианы өндгийг хоолнд бүүхий.
Орос хятадын хор хүрнэ гэж. Энэ өстэй алхам тутамдаа Өнөөдөр дахиад шууны өвчин гарлаа. Гахааны махнаас урт өвчин гарах юм байна. Монголчууд хулган нохой ижигний мах идэх нь одоо зол болж тэ. Тийм байна. Нохооны мах бас өвчтөн хүмүүс хэргэлдэг гэсэн яриа байгаа шүү. Тий. Одоо ер нь тэгээд зарим адгуус амтны мах ичл чонын тийм сайн, бугын тийм сайн гэдэг түүхийгээр шахуу идчихсэн чи аюул. Энэ бол хүнд одоо янз бүрийн одоо мал амтнд байсан. Тэгээд байгаль дэлхийн ийм хэцүү болсон үед тэдэд үүссэн одоо өвчин зовлонгууд хүнд шууд халдах тийм ээ. Ийм одоо аюулыг өөрсдөө авчирж байгаа байхгүй. Энэ цагт ялангуяа түүхийн мах зах янз бүрийн юмнаас бид их болгоомжлох цаг нь болцсон юм байлээ. Богд өөрөө сайн гэсэн болгоныг хүртэж болохгүй нь. Богд өөрөө бүр гэрээслэт ингээд цагчаад байгаа юм. Энэ цагт өгсөн хүн амьтанд ном буян сайн үлдээ. Зүүн цагт төрийн ноёдын ив эвдрэх, хуулийг буруу барина. Дээрэмчин хулгайчтаас ноён дүшмэл болж төрийн эрхийг барина гэсэн. Сонсогчд байна тий. Бараг л үнэн гэж хэлэх болов. Гадаа дотоод хэрэг эрхэлсэн дүшмэл, зарлиг зөвшөөрөл олгогчд нар нь төрийн хэргийг салхин адил задруулснаас нэ. Төрийн хэргийг гадагшин задруулад нууц. Бүр дотомчлох, гадуурчлах, нууцлах, ил 52 нь цус сүйтэй холилдсон мэт булангартан ялгал салахын аргууд хүрээд учраа олгоо болно гэсэн. Үнэхээр юм болоогүй гэж. Учраа олгоо болж байна. Хамгийн бураашиг бүрийн шиж яамдын дүшмэд нар даслан шийдэх, засаглан цааслах хүрээ нүгүүдийг огцрон идэж олон хүний хац сэтнээс болоод. Хүний аймаг тоглоом наадмын газар мэт болно. Тэгээд тэр цагт хаан нь түшмдийн эдэнд хөнөөднө гинэ. Дор нь байгаа хүнийхээ өгсөн ахуулан дээдхүүд нь бүгд хөнөөднө гэсэн. За. Түшмэд нь яам газрын эдийг хөнөөд. Засаг яамны газартан бэр эрхмүүдийнхээ эдийг хөнөөч. Баялаг усуудынхаа. Эрхмүүдээр нь нутгийнхаа хүмүүсийн одоо орон нутгийн хүмүүсийн эдийг хөнөөнө. Ёс цаадад ичгүүр сонжууд бүгдийг алдсны харгайгаар орон нутгийн хүмүүс эргэтний хэлнийг сонсохгүй. Эргэтэнгүүд нь яам томгийнхаа газрын үгийг сонсохоо байлна. Засаг захаа баригчид нь түшмдийнхаа хэлийг сонсохгүй. Түшмэд нь хааны хэлийг үл хайхарч хааны сэтгэл болгон чимэг үлдсэн мэт болно гэдэг. Би бол зарим уншмааргүй хэлмээргүй бай. Тий. Эдгээр ямар аимшигтай ингэж ямар ил тод баг ингэж хэлнэ гэдэг юм уу? Ийм бошготой ард түмэн хавар шүү дээ. Байхгүй шүү дээ. Ингэж хэлсэн бошиг хаа байна? Энэ мэт орны журам бүгд хувьсан солигжод одсноос хамаг юмны журам шүтэн барилга самууран одно. Тэр цагт энэ лүгөө адил элдв нүгэлт болох нь цөв орж цөв мууцаг болсны шинж мөн гэж хэлсэн. Тэгээ сайн хүн нэгэндээ хүртэл дайсан болно. Хамаг хот орны хулгайч худалч итгээд эзлээд гадаадын эзэнт хүн гэж байгаа. Гадаадынхын толгоогоо мэдүүлсэн. Одоо уруу хөшөд гэсэн үг шүү дээ. Хав ойр улсыг эзлэх гэж. Тэр мэт муу үйлс гарахын цагт майны ёдор буюу хиймрийн тарцгийг байгуулах хэрэгтэй. Тэгээ энэ цагт гэж байгаа. Сангалсваа нарт альбин шингэсэн тул та нар бүү шүтгэж хэлсэн богд. Хар зүгийн тарны ном одоо эрхэлдэг одоо бөө сангалсваа нар хэлж байгаа. Бүс хэрвээ шүтвээс үхээрийн бузар болно. Түүний хойно мэдвч тус үгүй. Бөө химээ хар таринчны номын сан онгойч хар зүгийн тэнгэрийг авралын орон хэмээн шүтэх болно. Ар халах нар минь ээ. Та нарын тамхины утаа огторгуун наран сарны гэрлийг бүрхэж байм уу? Уусан архич нь мөрөн далаа мэт болж галаж болохгүй болсон байна гэж. Архин төгөөд байгаа шүү. Одоо харалтай юм. Хараа. Та нарын ар халах нар минь ээ гэдэг үү те? Дууж та нарын тамхины утаа гэж шүү. Огторгуун наран сарны гэрлийг бүрхэж байм гэж. Өнөөдөр Улаанбаатар утааг хардаа. Энэ бүрхээгүй гэж үү. Уусан архич нь мөрөн далаа мэд болоод галж болохгүй болсон байна гэж. Цөвөн цагт цагаан тамхи нүүр дэлгэрснээр алт мөнгө нүдээ өгч тэр тамхиг авч татах болно гэж. Хар тамхи. Одоо энд хятад Оросын элдв тамхи 3 зос хүрсэн ч хямд гэж бүү аваа. Хэрвээ авбал хятад Оросын хор хүрмүү гэж. Тэдний олон янзын арх 100 зос хүрвч хямд гэж бүү бод ууж болохгүй. Хамаг газрын амьтан намайг гэж санаваас арх тамхиг тас орох хэрэгтэй гэж гэрээсэлсэн. Харин цогтуурах зүйлд эзлэгдвээс хил ам болж тангараг эвдэрч бузар буртагч явдалд холбогдох болно шүү. Богдмор ингэж гэрээсэлсэн. Бид энэ гэрээслийг нь эвдснээс болж өнөөдөр нийгэмд ямар хор уршиг гэж байгаа та бүхэн мэднэ шүү дээ. Улаанбаатар хотын хог, тортог үнэхээр нар сарыг харанхуулж байгаа юм биш үү? Бүр оймос гутлаа гаднаа бүү босод Монгол хүний тэнгийг түүгээр мэдмүү гинэ. Энд хүртэл санаа зовсон биш зүрх юм тий. Хувцсан хүртлээ яаж тав. Им хүн хөнгөрч чадахгүй аюул. Няраалахта төрдөх ба хойдох нь бэрхшээх гэж. Ихэнх эмэгтэйчүүд одоо хийсвэр хагалгал хийлгэж байгаа үстэй. Тийм шүү дээ. Өөрөөр хүн ховор болсон. Зуд турхам болж хүн хоосрохын зовлон үлэмж ихснэ. Хөдөө гэрийн эжид харчуул ихэнх нь муу явдалд орно гэж. Хөдөөний харчуудыг хэлж байгаа.
Бүгд муу явдал орсон доо ажил өгөө тийм үү. Арх угаал тэгэл одоо авгаа хөхтөд дарамтлал явж штэ. Гал усны аюул ба дээрэм хулгайн аюул, ханайдны өвчин, хур захилгаан гинт буух, мэсний аюул, салхи тэргүүтний аюул үлэм жолширноо. Даалуу хөдөр хөгжим наадам найр хөрөм арх уух тэргүүтэн гин бүхэн тасралтгүй гарна гэж. Өнөөдөр Монгол шиг их баярлалтай найр наадам хийдэг улсч ховор болоо гэж би боддог шүү дээ тийм. Үлдээхгүй өдөр сар болгон одоо Балентины ч гэх хаа хамаагүй юм хөтл оруулж ирээл тийм ээ. Мэдхгүй одоо би ойлгохгүй байсан тийм зарим баярыг бол. Тийм зарим нэр ойлгохгүй. Тийм. Үнэхээр одоо хур бороо орсон ч гэсэн гинтл тийм ээ. Сүсар хийгээл үерүүлж л байдаг тийм. Ер нь их зүйл. Тэгээ бүр ингэж хэлсэн хайнгийн дөрвөн хөл гадар гიშгсэн мэт муу улсууд маш ихээр хуралдан чуулж худалдаа үйлдэх үед тоог шинээр зохиож толгой эргүүлэх ийм цаг болно гэж. Өнөөдрийн зах зээлийг хэлж юм даа. Тэгээд янз бүрийн давтар авахгүй л толгой эргүүлсэн юм дээр тооцоо гаргаад байна. Одоо энэ цөвүүн цагт миний сургаал номонд ис орвоос Тэнгэрийн дууны аюул, месийн аюул, нэртэй нэргүүгийн тэн өхөл, галын аюул, салхины аюул, усны аюул гэх мэт олон зовлон учрах болно. Ямар нэгэн хүн үүнийг худал хэмээн санаж хэлбээс хамар амнаас нь тусан гарч өхмүү хэмээн сануулсан. Улаанбаатар хотын тухай зөндөө юм биш. Хойд ингэр нь хүрээ дүүрнэ гэсэн дүүрчлээ шүү дээ. Хотгор газрын шавраар дүүрээд үлээгээд хийсгүй үүрээд барахгүй их шавар оромжуутай болно гэсэн болчлоо. Төмөр шоргоол, төмөр аалзын шүс хот хүрээг бүрхэн гэсэн бүрхчлээ. Гэхдээ тэр үед инглишээс өөр юушлэх тийм үү? Нэгэнт хийсэн үеийн өрнө гарчихсан ийм хэцүү цагийг залгаад ирээдүйд гарах гамшигт нь анхаарал тавиад бүр. Энэ гамшигаас гэтлэх одоо тийм ээ? Ямар аргыг хүртэл одоо ингэ бидэнд хэлсэн. За. Тэгээ өөрөө ялангуяа богд хэлсэнтэй тий. Би халах тийм ээ? Одоо монголчууд минь би та бүгдийг өдөр шөнийн тийм ээ? Одоо энэ 4 цагт иргэдэг шүү гэж бүр. Зөв. Тогтмол эргээд хаач явдаг. Хувилгаанаар одоо ингэж тийм бүгдийг болгоод өгөх нь шүү дээ. Тэгэхэд бүр гэр оронд нь байгаа хог шороо дотоо сэтгэлдээ юу бодож байгааг бүгдийг болгооч. Бүр тий хэлээдсэн. Тиймэрхүү одоо бүр нарийн бошхойг би одоо дараа нь бүр их номоор нь хүртэл дуудаж өгөх юм уу санагдчих. Тэгээ өөр миний бошхойг одоо цөөн цагийн хэцүү үед олон хүнд хувил тараа сонсгоо. Миний бошхойг нэгэн удаа дуудах юм бол нэг гэрт байдаг муу барц бүхэн арилна гэдэг. 20 дуудах юм бол хот газар нь бүгд ажиллана, зовлоно гэдэг. 3 унших юм бол одоо бүр ингэж тус болно гэдэг. Бошхоороо арт түмнээ аврахаар өөрөө тангар гөргөөд гэрээсэлсэн байдаг юм. Тэр энийг уншсан төдийгөө одоо бид нар тийм ээ ухаарл орж гай бартаасаа салж яах нь байна шүү дээ тийм. Тийм байх нь. За ингээд одоо би юу яах вэ? Ирээдүйд цаг гэж би хэлсэн боловч өнөөдөр одоо энэ цаг үе маань болчиход байна л да. 54 зүйлийн үл цохилдох муу хариус будангуй явдалт нэг гэж. ертөнцийн дор үлдээш тун болохгүй. Тийм муу явдалтай хүмүүсийг цөм өхүүлж элдв хорт явдлаар хамах хэрэгтэй гэж энэ дээд тэнгэртэх том хуралдаан болж. Тэр үтгэл одоо бол баг 5 улсын их том шийдэтгэнгүүд хүртэл цуглаад манай богд оролцоод хүртэл хуралдсан хүртэл тийм чуулганых нь батлан тогтоосон тогтоолгол байдаг. Гайхамшиг. Энэ 54 зүйл бүгдийг нэр нэрээр дурдсан байдаг. Тэгээд ерөөсөө нүгэл хийсэн муу хэлэлтэн бүгдийг өвчин янз янзын байдлаар бүгдийг хамах хэрэгтэй гэж. Үнэхээр буянтан байх юм бол тэд нарыг бүгдийг нь үлдээх. Үлдээн. Бузар муу хэмээн авах. Тэгээд бүр будаа гурал байвч идэх уу хөнгө бол гэж асуулт. Будаа гурал нь байвч идэх хүн байхгүй. Хувц нь байвч өмсөх хүн. Зам байвч явах хүн. 5-6 сард харигс муу хүн хүч дуусах гэж. Өхөрийн яс газар дүүрмүү гэж. Энд бол ерөөсөө муу үйл хийсэн хүмүүсийг энэ аюул тойрч гарахгүй зүүн цагийн аюул. Энэ аюулаар бүгд сүрнэ гэдгийг сануулж хэлсэн байт юм ерөөсөө. За. Өнөөдөр яг би зүгээр ерөнхийд нь бошгоход нэг юм байт, ийм гайхамшигтай юм байна гэд. Тэгээ хоёулаа тэгээд энэ бошгоодыг би арт түмэн дээр сонсхийг бодож байгаа шүү дээ, тийм. Тэгээ би ч гэсэн одоо энийг хүрэхэд зүтгэе гэж бодож байна. Муу зүүн цаг болж дэвэрсэн хийгээд хамаг амьтныг сүйтгэх хэмжээсэн тул 10 хүнээс 9 нөхөн гэсэн. Ер нь түмэн хүнээс 900 хүн нөхөн 10-ны одоо 9% нь одоо хүч үргэлж дуусах гэж муу цаг юм. Зүүн цагт бол тийм. Зүүн цаг гэдэг нь цэвэрлэгийн үйл цаг байна шүү дээ бас. Тийм байх. Хэдийгээр муу юм дэвсэн бол хэмжээ хязгаар нь одоо ихтэй байгалийн хууль, сансар окторгон хууль буюу тэдний баланс буюу тэнцвэр алдагдсан учраас тийм өөрсдөө одоо ертөнцид цэвэрлэж тэмцвэртээ орох гэсэн бол шинэ одоо эргэлт окторгон сансрын одоо энэ хөдөлгөөн оршид хүртэл одоо өөрчлөлт гарч штэ. Энийг шинэ ухааны бүгд тогтоочлоо штэ. Дэлхийн маань тэнглэгээрээ босч байна. Тийм ээ. За мэдхгүй өвчин дахал их гарах гэж. Үнэхээр одоо 100 турхан 8 зүгт илбэгшин уул хөдөөгөө ус эзлэнэ гин. Үнэхээр уул хөдөөгөө ус эзлэн дээ. Далайн түвшин баг
3-4 метр одоо дээшээ одоо нэмэгдэнэ. Одоо энэ дулаарлаас болоод мөсөн далай бүх юм хайлж штэ. Тий. Хувь салхин орон гэрийг унгана. Олон амтэн их дуугаар уйлан орилж, гашуун зовлонгоор энлэн амар амгалан бүгд үгүй үнэхээр бэрхтээ. Хүн амтэн гинт түүх аюул олон гар нэмээс гэж. Энэ бол бүр одоо баг энэ Монгол биш дэлхийд дахнаар хамарсан бошхог хүртэл айлцсан байдаг. Тэгэхээр 30 сая зүйлийн ургамал амтэн манад хийдэг бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр жил болгон хэдэн мянгаар тоолох амтэн ургамал үгүй болж байгаа. Өнөөдөр тооцоолол гаргацсан байна шүү дээ нэр тэмтэд. Мэдхээр бол 1975 оны судалгаагаар бол хэдэн 100 зүйлийн амтэн ургамал устж ирсэн. 100 зүйлээрээ 1985 он гэхэд хэдэн мянгаар болж эхэлсэн. 1990 онд 20-50 мянган зүйлийн амтэн ургамал устж өг болсон. 1990 оны судалгаагаар. Тэгээ 25 жилийн турш амтэн ургамлын зүйл устгах нь яасан бэ? 100 дахин ихсэн ба шүү дээ. 100-100-аар ихсэн. Тий. Өнөөдөр өдөр бүр 100 зүйлийн амтэн ургамал байхгүй болж шүү дээ. Нэг өдрөл. Тий. Ийм амтэн ургамлын хэмжээ хязгааргүй болж шүү дээ. Яагаад гэсэн чинь манай дэлхийн хүчил төрөгчийг нөхөж гол хүч нь болсон халуун орны ой ширэнгч нь Чимээ хэрэнгуй байвал 7.7 сая км одоо квадрат талбай эзэлдэг. Дараа нь далай ногоон ургамлаас энэ хүчил төрөгч нь хөгддөг тийм үү? Далай бохирдсноос замгууд нь үхчээд ой ширэнгүүд маань ихэд устгаа түүмэр тийм хүний гар яснаас байгалийн хэрэгцээд хүчил төрөгчийг үүсгэх орчин хүнд байдалд орцсон угаас. Дээр нь авчид энэ айхтар нүс хүршлийн одоо хиймэл давхарга одоо бий болчихлоо шүү дээ. Энэ маань одоо орж ирсэн нарны гэрдийн халууны гадагшин гарахгүй байдлаас болоод хүлэмжийн одоо тийм ээ байдал дэлхийн маань орсноос дулаарл явж эхэллээ тий. Тэгээ одоо хамаг бохироо далаа усандаа хийгээд тийм ээ. Ингэс болоод цэвэр одоо тогтмол дулаан, тогтмол хүйтэн, цэвэр оршинд байдаг амтын ургамлууд чинь амьдрах нөхцөл нь байхгүй учраас устгаас ус яах вэ? Тэгээ нөгөө бохир юмд нь яасан. Бохир юмд нь цогцсон төсвөртэй муу тийм ээ тийм ургамал амтны аймагуд нь олшрох. Эсвэл ийм болж эхэлж байгаа юм л явна да. Тэгээд далайн шүрнүүд бүхэл бүтэн ой шуугаараа өгчөж шүү дээ. Ой шуугаараа шүр хэтэл. Энэ болгон дэвтэр тэргүй ирээдүйн зөвгөн л ш өнөөдрийн байдал болчихлоо л тоо. Би өгнө ирээдүйн зөвгөн гэж бодоод явна ш. Одоо ийм л болцсон тийм. Хүний буруу үйл ажиллагаанаас болоод тийм ээ одоо ингээд ийм л юм болцсон. Цаг уурын гинтийн энэхүү өөрчлөлт юм 30-40% нь бол хүмүүсийн л бидний байгальтай буруу харьцсан л гэж эрдэнэ түрээж үлж байгаа. 50-60% нь бол одоо тааварлж мэдхгүй. Угаасаа л байгалийн одоо хөвсөлт эхэлчихлээ шүү дээ. Одоо ингээд цаст гимлан уулнууд бүгд хайлаад байхгүй боллоо. Хойд мөсөн далаач одоо хайлж маш хүчтэй эрчимтэй хайлж эхлэв. Санаанд ормоор тооцоосноос нь тий хурдан байна шүү дээ. Ингээд далаа ерөнхий түвшин 5 м нэмэгдэнэ. Эрдэнэтэй зарлцсан угаас. Инхлээр зэрэг хуурай газрын хэдэн хувь нь усан дор орно гэж бодож юм да. Нэлээд хэцүү юм байна. Тэгэл энэ их улсууд далай дээр ороод ирэхлэнгүүд хаашаа явах вэ? Хүний нүүдэл цагаачлал чинь дэлхийг хамарсан асуудал болж байна шүү дээ. Энэ бүгдийг хилцсэн байдаг юм аим шигтэй. Одоо өнөөдөр яг сайхан байна да. Бид мэдээллийг маш сайн авч дээ орчин үеийн хэлэхгүй тий. Бас бус ороолн зүтгэр шүн үүд зохиж дуудна гэж. Бүр шүн үүд зохиод бүр биелж штт. Бүр нэр усаар дуудаад өдрийн цагт хүнд үзэгдэх гэж. Үхсэн амтны сүнс тонлохгүй. Газар усны эзэттэй нөхцөөд догшин хортоо чун лугаа адилуулж хүм малдар халтах гэсэн. Энэ цагт буян номыг мэдэхгүй явснаас үхсэн амтны сүнс газрын эзэд рүүгээ нөхөрлөж будар болсноор лусууд мунхарч төөрнө. Энэ учраас хур буруу цаг цагтаа буухгүй. Тэнгэр нар хилэгнэж газар лусын эзэд 8 аймаг лусын хаадыг хар одны номын өсөх чулуугаар харуулсан мэт болно гэж бичсэн байна шүү дээ. Өнөөдөр бид чинь буян нүглээ мэдгүй. Үхэл мөхлөөш мэдгүй. Энэ биедэн дачаад энэ амьдралдаа дачаасараад үхсэн хоноо сүнсэн тонилж чадахгүй. Газар усны эзэд нөхөрлөв. Тэгэл усууд нь бүр мунхарч төөрөөд. Энэний одоо гайгаар энэ олон цаг усын тийм ээ юмнууд чинь гарах юм шүү дээ. Ингээ бүр лусын эзэд 8 лусын хаадыг хар одны номын өсөх чулуугаар харуулсан мэт болно гэж. Тэднийг одоо ийм амар юм болох нь шүү дээ. Энэ бидний өвчийн тухай өөрийн амьдрал тохиолдох үнэн бодит зүйлээс хэтэрхий холдож өөрийгөө мөнх гэж атгалан баримтлаад сэтгэлийг ямар байдалд хүргэснийг жишээ хэлж шүү дээ. Тийм нас нэмэгдэнэ гэж байхгүй шүү дээ угаасаа. Өдөр хоног агшнаар бид үхэлдээ ойртоод байгаа нь үнэн биз дээ. Хизээ үхэж мэдгүй наслахаач мэдэхгүй. Тэгсэн ирнэд даахгүй нохо булуугараа нэгчээд юу бодож юу сэтгэж одоо ингэж эд хүмүүг хураач авахын төлөө хязгааргүй тэмүүлдэг тийм ээ. Догшин араатан уулнаас бууж амьтныг хорлох
хорт могоо амьтны үеийн үрээр боловсрон гарч замыг бүрхэн гинэ. Орон ертөнц байвч амьдрахад маш бэрхтээ буй. Энэ 10 аюулыг амсахгүй гэдлэхгүй байхын аргагүй гэж. Тэргүй байгалийн цэвэр зочлоонд байсан амьтан ургамлууд аймагуд нь мөхөд оронд нь тэр бохир зүйлд нь тийм ээ тэр сонин нөхцөлд нь төсвөртэй хог шарилж тэгээд төсвөртэй одоо тэр муу амьтангууд олж ирж шүү дээ. Хад хорт могоо амьтны үеийн үрээр боловсон гэж бидний хийсэн үеийн үрээр төсвөр одоо тийм амьтангууд олж ирэх юм байгаа шүү дээ. Гарт замыг бүрхэн гэж шүү дээ. Догшин гараатан уулнаас бууж амьтны хорлол гэж хүн талд нь төсвөлд байна. Чонхоо бол одоо дэндүү амар юм сонсогдож байгаа гэдэг. Тэгэхээр энэ бол зохистой юмыг зориуд ивдвэл зохисгууд бол араар нь гардаг гэдэг. Энэ байгаль бол амьдралын хөлийг хэлж штэ. Нар сарны гэрэл буурна гэсэн бүр. Огторгуй дор бэлэгт одон гараад сонсгүй юм уу яриа ярих. Улас бүхэн дор зод дурхан муу үйлс дэлгэрэх. Элдв үхэл ихсэх. Хүн эзнээ хүртэл шингээхгүй болно гэсэн. 2005 оны 1 сарын 25-нд Америкийн нэгдсэн улсын сансар судлалын агентлаг NASA-гаас энэ сүүлийн 2 жилд манай дэлхийд ирж байгаа нарны гэрлийн хэмжээ буурч бүдэрч байгаа. Тооцоолон мэдээлсэн байдаг л да. Ер нь зүм бэлэг мэрэг төлөв гэдэг нь үнэн мэдлэг аливаа юм сүзэгдлийг шинжлэн мэдэх ухаан л байдаг. Урд хураасан сэтгэлийн үйлээр бид өөрийн сэтгэлийн одоо энэ ямар үйл хурааснаас бид хүн буйг авсан ч гэсэн дотоод сэтгэлийн бэлэг чанараар нь бидний гадна талын биеийн хэлбэр дүрс дуу аваа зам тогтдог байхгүй. Тиймээс бид хүний гаднаас нь хараад те хамар нь тийм байна, гарын алганы хийн тийм байна, чи юм заяата ийм юм наслна гэдэг амьдралыг ярьдаг үстэй. Тэгдэг. Биенээ хараад энэ чинь зүгээр л мэдлэг үнэн ухаан байгаа үстэй. Тийм байна. Гадлын дотоод бүрдсэн хүч нь гадна хэлбэрээ үүсгэдэг. Гадна хэлбэрийг нь бид хараад энэ газар дор ийм эрдэнэ байна, ийм тогтцтой юм байна, сайн муу гэд бид шинждэг үстэй. Тэр газар шинж ухаан чинь мэдлэг байгаа үстэй. Тийм байна. Тий. Тэгээ энэ насанд хүний хийж байгаа юмыг хараад явж байгаа үйлээр нь хараад энэ хүн ирээдүйд ямар хувь заяа, ямар үйл бүтээх нь шинжлэж хэлж болно шүү дээ. Ирээдүйд зүгнэх бол асуудал биш л байхгүй. Юм гэдэг чинь хийсэн үр дагавраараа өнөдөх боловсрч ирээдүйн гардаг учраас хийж байгаа үеийн үрийг нь ажиглаад боловсрах мэдлэг ухаан байх юм бол ойр зүрийн зүйлийг бол шинжлээд хэлж болно л доо. Гэхдээ олон зуун мянган жилийн хэлнэж байхгүй шүү дээ. Богчиг бол хэцүү шүү дээ. Энэ бол хамгийн айлтгчийн тусгаал одоо эрдэм юм да тий. За хамгийн болгоох шиг ойлгоход ерөөсөө өнгөрсөн ирээдүйн бүх цагийг гарын алган дээр тавьсан будаа ашиг хараад айлдаг юм дөө. Ийм усуд бол тийм гайхалтай болдог. За ингээд бас богдмоо хэд хэдэн айхтар зүйлүүд хэлсэн. Би яг зарим нь хэлье. Эргэн хятадаас Монгол орны ариун газарт хижиг хараал одоо гарах явдал буюу гэж. Урд зүгээс Монгол оронд хижиг хараал одоо гаргана гэж. Шар луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгдэд хэлж. Хятадын бүтээсэн 9 жил болсон чонн толгойтой эр мангас эмтэйгээ хоёул ханьсан хараал оруулж ирж магадгүй. Тэр үед ард бүгдэд энэ насны хорлол болоод бас зуурдын төрлийг төөрүүлэх их хорлол үйлдэнэ. Ийм учраас хамаг амтэн сүсэг битгий алдаарэ. Хил ам дарга тэмцэл бүү үсг. Тэр нь хоосон дэвшинд хураасан хуурай өвсөнд гал оруулсан мэт болно гэж. Хэрүүл дарга хил амыг твчээр гэж маш их загсан. Ийм болон шүү. Энэ нёр гарах юм бол тустай гүрмэн гэрийн дөрвөн зүгт манжуушрын бурхны алдрыг бичиж хийсгэ гэж. Модон хулган жилд Монгол орны нар шингэж харанхуй болно. Тэр цагт хятад оронд нар ургах. Монгол орнд цэргийн хямрал даам болж хүм мал адгуусны хүүрийг овоолвоос уул мэт өндөр цусан далаа мэт болмоо. Тэр цагт Монгол орнд эрд хулгаантай лам залрах бөгөөд Монголын хойд зүгт очирваны хулгаан гарч түүнтэй уулцсан бүхэн шамбал төрхөн дамжиггүй. Ялангуяа хятад Оросын зовлон гашуун болохын цагт хятад Орослууга дэмий бүү зөрлөдөх түн монголчууд эр хүнэн цагаан өмд эр хүн хар үнд өмсөх хэрэгтэй. Гинт өвчин тохиолдоос цагаан үзмийг ажилслан буслаж ууваас түргэн гэдэг юм уу? Энэ муу цагт эм засал үйлдвч тосолохгүй. Отож бурхан өөрөө залран эм баривч хилэнцтэн нүглийг үйлдэгч дор эм нь туслахгүй гэж. Харин буянтад туслахаа. Сэтгэл харгалдаж өвчин ирнэ. Сэтгэл харгалдаж бас эм тус болохоо. Гэвч та нар минь ээ, ар халахчууд минь ээ. Үйлцэн хар нүгэл чинь 10 хар нүгэл хийгээд хар улаан хараал чинь энэ цүвэн цагт тоо томшгүй элдв хийжиг дахал өвчин болж хар аюул болно гэх чиг мэдэхгүй байна. Энэ учраас хараал зүхлийг аль болох
багасгах хэрэгтэй. Түүний хүчин чадлыг бууруулж амьрлуулахын тулд өрх дараалан тогтоолын хураангуй буюу сунд үе 8000-т буюу жадамб, эхэд тонлогч буюу тарв чимбүү, очроо лохлогч буюу дор жодов, үлзий хутгын хурыг буулгах буюу даш чирвэ, астетийн дээдийг хайрлагч буюу жанлуу цог зулмаа, зүүн өсөхт буюу игжаа, дар их, сансныг зөндөнд бүтээгч самбал хүндүү зэрэг номуудыг түн бумаар нь уншин залбирч байх тун гэж 8 дугаар гэж хэлсэн байна. Би одоо энэ дээр нэг тайлбарлая. Зарим улс төртэй холбоотой зүйлсүүдийг маш их огтолсон байна. Хятадын бүтээсэн 9 жил бүтээсэн гэж шүү дээ. Бүтээсэн гэж. 9 жил бэлдсэн байна шүү дээ. Бэлдсэн. Чонын толгойтой 90 мангас гэж юм тийм ээ. Энэ чинь ёгтлож хэлж байгаа биз? Хэн бэ энэ? Тий. Эмтэйгээ хоёул хайсан хараал оруулж магадгүй Монголын хорлох үйлийг хийнэ шүү дээ. Энэ үед ард бүгдэд энэ насны хорл болоод бас зуурдын төлөв төрөх их хорлыг үлднэ гэж. Буруу номд одоо монголчууд ууруу татах юм шүү дээ. Амар бод. Бүр төрлөө авах чадахгүй болохоор толгой ирүүлэх амар юм оруулж ирэх. Тийм учраас энэ зүгийн одоо ном момыг одоо төлхөө их одоо сурсалж байгаа улсууд бид анхаарах хэрэгтэй. Ажиллах хэрэгтэй тийм. Энэ үед тэрүүл тэмцлийг битгий үүсгэх гэсэн. Хоосон дэвшинд хураасан хөөрэ үсэнд гал оруулсан мэт болно гэдэг. Тэгээ ялангуяа бүр ингэж шүү дээ одоо энэ та бүгдийн тийм ээ үйлцэн та бүгдийн хараалч нь улаан хар цагаан хар улаан хараалч нь энэ цүгэн цаг гэж шүү дээ. Үйлцэн 10 хар нүгэлч нь бас тоо томшгүй элдв хижиг тахал өвчин болж хар аюул болдгийг мэдэхгүй байна. Хараа зүхлийг багасгаач гэж хэлдэг. Өнөөдөр нэг Японы YouTube эмото масваргын ярил л да. Аягтаа усан дотор хараал хэлээд аалан шүү чөтгөр мөнгө хэлэхэд тэр ус тэр дороо өвчээд таласт нь нэвдрээд амар мох болчих. Баярлалаа гэж хэлэхэд нь яаж. Тэр ус таласчаад улам бүр гоё аршиндаг болж. Ус гэдэг махбодч нь хүртэл тийм үү? Юусэл хүний сайн юм хэлэхэд тэгж чанардаг юм байна. Муу юм хэлэхэд эвдэрдэг юм байна. Тэгэхээр дөрвөн мохот ялгаа юу вэ? Хүн гэдгсэн 70% бид уснаас бүтсэн амьд тийм шүү дээ. Тиймээс бид нарыг муу үг битгий хэл, муу хайн битгий бод, муу юм битгий үйл гэдгсэн яаж юм. Муу юм харж хийд нөхөр хэлхэл юм бол бид өөрөө бие цогцсонд байж байгаа усаа, махбодой тийм ээ? Тэр дорн бид яаж эвдэлж байна, өвчөж байна. Ус гэдэг бүх мэдээллийг өөртөө хүлээж авдаг. Тэгээ бүтцийн өөрчлөлтөнд ордог. Ийм аршинтай махбод юм байна. Бид өөрсдөө тийм чанартай амьд юм байна шүү дээ. Тэгээ эн чинь ирээд бид хүдэнд өвчин болдог юм байна. Гэтэ чинь хэмжээнээс сайн муу хоёр баланс буюу тэнцвэр наадагдах юм бол өвчин болж байгаа байхгүй тийм. Тийм ээ. Яадаг чинь шинэ ухаан хүртлийг нотлоод шүү дээ. Богд хүртэл ингэж гэрээшлээд хэлээд байна шүү дээ. Тийм байгаа зү. Тийм байна. Тийм. Тэгэд энэ хүү одоо тийм ээ. Ялангуяа хятад Оросын зовлон энэ хоёр улсад хямар болохын цагт энэ хоёрын явдалд нь битгий оролт, битгий зөөрөлдөж хэрэг мэдэхгүйгээс болоод. Тийм байна. Тийм. Яагаад гэвэл одоо чинь аюул болно л гэдэг шүү дээ. Тийм. За ингэж энэ мэдчлэн маш их олон бошгууд байна. Олон их бошгууд. Ямар ч байсан эндээс аврагдах ном уншлагуудын сайхан хэлж өгсөн байна тийм ээ. Бас ирсэн тийм богд бол тийм. Адын зүйлээр хам турт хашлт хүртлээд нэгсэн. Ад муусан адууд хүртэл Монголын төр хүртэл одоо хашлах хэмжээнд борч ирнэ. Усны аюул, салхины аюул, галын аюул, садангаас салж хагцах ганцаараа төөрчийн зүхийн аюул, хорт утаа ман сүрлж үхэн аюул гэж. Ам тангар буруудан хагсалтахын аюул, янз бүрийн хүйтэн ба усан шуурганд үхэхийн аюул, зам гудас дэлхий дахна 5 тарианы үр боловсрохгүй болно гэж бүр дэлхий дахна гэж. Муу догшин салхи бороо болж луу догшрон хилэгнэх. Орон гэр оромгүй хоотрохын зовлон. Муугүй хүний дүрхийн болон дэлхийд дахна цэрэг дайны аюул нөмөрхийн зовлон, өөрийн эдэг хүнд идлүүлэхийн зовлон, өлсөн ундасч үлбэрч үхэхийн зовлон, ийм их зовлонгууд бүгд ирнэ гэж одоо энэ бод 40-50 хүнд биелчихэд. Бараг биелэх магадaltaй болчиход юм бүр тийм. Зарим нь бэлдсэн, зарим нь одоо бүр магадaltaй болчиход. Одоо ингэж ажиллаж яхад өнөөдөр экваторын халуун бүсийн дулааны урсгал, хойд түлд хүрч, цэвэр ус нь мөсчөөд, давс нь хүндрээд битүү эргэж байдаг. Дэлхийн цаг уурын халуун хөдөө зогсуулж байдаг дулааны урсгал биш үү тийм. Одоо энэ саарт багасч байна. Энэ хэрвээ ингэ багасгал юм бол яах нь халуун гадраа хит халуун бол. Хүйтэн гадраа маш хүйтэн бол, мөслөх шиг юм бол. Дэлхийн цаг уур үндсээрээ өөрчлөгдөх магадлал нэгсчлээ шүү дээ. Ихсэж яхан байхгүй баг тийм болчихлоо. Тэр одоо энэ баш үнэл байна. Үнэн байна. Гайхалтай. Сансар судлаач нарын одоо хар данс гэдэг юм яадаг да. Гариг од нарын янз бүрийн одоо аюулууд дэлхийд
нүүрлэх төвшөр бүгд үүсэхгүй шүү дээ. Одоо Бразил экваторын хавь нутагт өнөөдөр 40 их мөрт халж. Сахарын зүүн Африкийн тийм ээ. Гавайн аралд их цас унц Мексикийн галт бол оргилжийн Атлантын далаад Күмбүрийн галт бол сэргэлээ. Галт бол сэргэж эхэлсэн. Газар хөдлөлийн аюулууд улам бүр хүчин олширч байна, ихсэж байна. Магадлал нэгсэж байна. Өнөөдөр шинжлэх ухааны эрдэмт төрөл робот техникийн өндөр хөгжлөс болоод хүн төрөлхтөн техникийн боол болоод эхэлчихлээ шүү дээ. Тэгсэн. Тий. Роботын хараан дээр угаасаа орчлоо. Энийгээ бүгд төвшөөрө зарлалцсан. Туут одоо сэтгэн бод эрдэмтэнгүүд нь одоо энэ компьютержилт робот болж байгаа эсрэг одоо бүгд тэмцэл босч эхэллээ. Наад цаан чэйжэрэ тоож чадах болчихж тооны машин байхгүй. Ямар муухай тэнэг үү те. Өнөөдөр бүр органик амьд роботыг бүтээх шинжилэл эхэлчихлээ шүү дээ. Бараг хүн байгаад хэрэггүй. Тий. Роботууд болон захин тооцоолууд хичнээн 100 сая мэдээллийг боловсруулж хамгийн алдаагүй дүгнэлтийг магадлал өндөртэй учраас бидний сэтгүү яад тэдний хараад болохоос яах юм. Тийм биз дээ угаасаа тийм. Энэ бол үнэн бодиттой байдал болчихлоо. Энэ мэрэгчлэнгээр бүр 30, 40, 20, 10 нас хүртэл хүний насан хомсдохгүй юу болохыг бүгдийг хэлсэн байна. Хамгийн гайхалтай. Өнөөдөр одоо нэгэнт одоо ийм аюулууд бүгдээрээ ирчлээ тийм ээ. Ийм учраас одоо яаж авах вэ? Энэ үед богдын гэрээслээс би эхлээд хэлээ даа шээ. Хэрвээ ийм хэцүү цаг үед тулах юм бол гэсэн. Нэгт хар арих буу. Муу царайтай дуу бүүд бол гэсэн бас. Муу царайтай дуу бүүд болцаа. Одоо нэг орчин үеийн залуучуудын одоо өглөөд өнөд үг мөгөж чата бүр үнэхээр царай муутай юм. Тийм. Муу бэлэгтэй үг бүү хэлгэсэн. Бурханы чулуу мэт бүү сан гэсэн. Эмийг өвс мэт бүү бод гэсэн. Өглөггүй юм бүү, тэнгэрээ хургуу гэж бүү хараа гэсэн. За. Хэрүүл бүү хий, ялангуяа гэр орондоо. Чон үүрэндээ үлжитөө гэж. Чоны үүрэнд ороод бэлтэргийн суйлаад ээжийнх нь үүрэн дээр нь алж яхад их чон бол генад хөдөлдөг ч. Чон үүрэндээ хүртэл хүүхдийн 8 наснд бэлтрэг навсанд үрж яхад хөдөлж чадахгүй байхад өнөөдөр эр хүн яаж гэр орондоо ороод агсан согтууд тавиад айлаад ичээгээд гүн чадвар араатнаас дургу болцсон юм биш үү. Хүний амгалан байх хамгийн ор маань бидний гэр оронд үсттэй. Алуу хүний тий. Онгод бүү тах. 404 өчнөр өвдөхийн цагт лам багш нарт хүнлэл үйлдэрээ гэсэн. Энэхүү зарлихэд дуулж мэдэн бушуу түргэн сэтгэлэн засч бүр онгод бүү тах гэж хэлсэн шүү энэ дээр. Бушуу түргэн сэтгэлэн засан буйны сэтгэлийг хүчтэй болгож хамаг амьтныг өөрийн амьлуугаа адил үзвэс энэхүү аюулаас гэтэлж болноо. Гагцгүй чин зүрэг мэдмүү гэж. Тэгэхээр энэ цагт бол одоо ерөөсөө бид нарт тийм ээ тус болох зүйл бол ерөөсөө бидний одоо сэтгэлэн зүв байлгах энэ гэрээс сургаалыг номчлон дагах тийм ээ ерөөсөө ийм зүйл хийсэнтэй тийм. Учир иймд олон түмэн бушуу түргэн буруу явдлаа сэтгэлээсээ засах хэрэгтэй гэсэн. Энэ бидний буруу явдлаас болоод байна л. Тэнгэр дэлхийг дахих ба эцэг эхийг аслан хүндлэх ариун журмыг сахих хэрэгтэй. Удирдсан дүшмлээ эрхэмлэн хүндлээ. Доор дардыг асран дэтгэж үгээгүй ядуу боловч хим ёсыг сахиж байх хэрэгтэй гэсэн. Хулгай бүү хий, худал бүү хэл, шудраг журмыг барь. Баян сайн бөгөөс ядарсан амьтанд туслах хэрэгтэй. Номч мэрэгэн бол мунхаг мдээгүй хүмүүстэй сургаж мэдүүлэх хэрэгтэй. Олон бүгдийг ертөнцийн 10 аюулаас гэтэлгэж гаргахын их буйныг үйлдэ. Үүний худал хэмээн бодвол энэ 10 зүйл аюулд өртнөө. Энэ зарлигийг үзээд амьтан хүн бичит тарааваас нэгэн биеийн зовлон хамгаална гэж. Та одоо бичээдний хүнд өхөл юм бол нэгэн биеийн зовлон тийм ээ арилгах хамгаалах сахина гэж шүү. Олон удаа бичит тараан энэ номын буйнг дэлгэрүүлж чадвас. Тоо томшгүй мал адгуус амьд буйныг олоод насан насалж жаргана. Энэхүү зарлигийг хөвд сийлээд олон хувь болгоо бүтээн борлуулж тараавас. Түүнийг нэгэн гэрийн хүслэн бүгдийг бүтээх элбэг болгоё. Нэгэн гэрийн хүслэн бүгдийг би бүтээгээд тэгээ би та бүгдийг элбэг болгоно. Хоосруулахгүй богд амлж шүү дээ. Монголд элб мэт тус болох ном гүрмэн очир вайны тарин тул үүнийг уншиж байгаа монгол хүн болгоно. Базар вайны хумпад. Энэ Монголд элб мэт ийм тустай тарин юм а гэж богд үрэг ирсэлсэн. За. Гурвалжин даавн дээр бичээд Базар вайны хум болж гурвалжин даавн дээр бичээд 5 адынхаа зүг хийсэг. Хүний одоо нэг өнөөдөр би энэ жил уулан суусан байхад миний 5 адын зүг одоо баруун зүгт байна тийм ээ. Одоо хиймрийн зүг гэдэг байдаг шүү дээ тийм ээ. Энэ зүгүүд 5 адынхаа зүг хийсэг гэж. Тэгэх юм бол одоо энэ
Энэ очирваны тарих. Бум санг тасралтгүй тавьж байх хэрэгтэй. Алтан гэрэл, намсрын дал, алтан гэрлийн даллыг олон удаа ахуулж бай. Шашин одоо түүхийн өрөөл дамбж авим олон гэд. Энийг уншвас аливаа харшлах дайсан ба өвчтний аюул ирэхгүй болно. Чин үнэн сүжгээр дахиж чадвас би сахиа би цахид. Энэ зарлах худал гэж эндүү санавас 10 орон хийдийн номын сахиус бүгдээр буруугаар үзэх болно шүү. Отож бурхны лагшин олон бүтээ мандал бурхныг. Явах замын бичир дээр майны үсгийг босгож тавиа. Хэрэггүй бурхны суургыг олонтоо бүтээ. Зүгдэр дэмжийн суурга. За. Энэ мэтэр ном буян үлдэж байвал муу цагийн ба олон зүйлийн аюул бүгдээс гítэлж чадна гэж. Эмма хо ума пани суха. Эмма хо ума пани суха. Эмма хо ума пани суха гэж. Энэ тарныг энэ цүгэн цагт одоо энэ бүр майдр бурхны гэртэл цагт танахта тарны тарны юм. Энэ тарныг бичээд эрэгтэй хүн баруун мөрөн дээр, эмэгтэй хүн зүүн мөрөн дээр зүүс. Энэ мэт үйлдэх юм бол сайн төрлийг олно. Бичин уншиж, бичээд уншаад сүжиглэн үйлдэх юм бол орчлонгийн зовлон цусан далаагаас гэтлэх нь шижиггүй гэж. Бүр ингэж хэлж тарнаар. Огторгууа газар завсрын хүмүүс нэгүүлч цаг улсын өхөл зовлонгоос машид амьдрах болно. Нэгэн хүн бичвэс нэгэн их балгадвар туслана гэж. Нэгэн балгадынхын бичвэл орон даяараа туслана. Улс даяараа тий. Хүмүүсийн буян ариуч хийгээд харш нөхцөл зэтгэр буцхаа. Тамийн зовлон бүгж тонлох болно гэсэн. Энэ цагийн өтөл өвчин хар хор юм уу? Аюулыг буцаах арга нь сэтгэлийг засах болоод энэ буйны номд сайн шамдах хэрэгтэй л гэж. Ялангуяа 60-аас бурханд хатуу сүжиглэх юм бол хамгийн авралтай гэсэн. Өнөөдөр 60-аас бурхны бид тийм ээ Монгол төмнөрөө бүтээсэн байна. Тийм ээ мэгж яасан тийм. Дээд ир хүн бол ядан бурхны шүтээрээ. Дунд зэргийн эрэгтэй хүн бол эргэл мөргөл чамдаарэ. Адгийн ир хүн майн таринаа уншиж байгаараа тэгвэл би авраншуул гэдэг. Тэгэхээр энэ их инэрлийг та нар юу гэж бодож байна? Ингээд халахын их худагтууд цаг цагаараа Монголоо чуудаан авран хамгаалахад гэрээслээд хойрлон авсан байдаг бүр. Энэ үеийг нь би хамгаална, энэ үеийг нь чи даа гэдэг бүр. За. Гайхамшигтай юу? Тэр бошхыг нь би ихээр нүрч гэж бодож байна. Тэгээ. Үнэхээр нүдний нөлөөс гармаар хөөхөдөө бидний төлөө хамаг юм золсон улсууд юм аа. Тэгээ би 37 онд энэ олон ховргууд өөрсдийнхөө биеийг тийм ээ золионд өгжсэнийг бодоход үнэхээр бид нарыг амар аюулаас л өөрсдөө л халахсан юм байлээ. Тэгэд ийм хүмүүсийн бид нар одоо хайрлахаас үр яахад тий. Тэгэхэд чинь бид нар зүгээр ламнаар ачаагүй алуулсан гээд бүр бах таваа хангаал зарим нь бүр оршуулж хойтын бүнийг нь мөнгөлөхөд яа дайрчлаа да тий. Тэр буйны үлсэн хүмүүс бид нарыг тийм үсттэй тий. Нилээн хэцүү хэцгасан шүү. Тэгэхэд хараа. Тэгэхэд одоо би юм бошиг уншаад, эд нарын даалтыг нь уншаад тэгэд үнэхээр монголчуудын баг хэдэн зуунаар тоологдохгүй зовлон тийм ээ гачигдал бүр компьютерний боол болж бүх юма талхлуулж ахид Монгол сэргэн мандахгүй байх энэ аюулыг тийм ээ хааж өөрсдөө зольж байж биднийг ингэж үлдээсэн байж шүү дээ. Энийг би ойлгосон тий. Би бошгоор ойлгосон тий. Тийм ээ. Тэгэд одоо бол 8 дугаар богдын маань дааж авчгаа цаг үе юм да энэ бол тий. Миний сургаалыг нэгэн сар дотор нэгэн удаа дуудах гэнэ. Сардаа нэг удаа уншиж гэж. Гэрийн балт арилын шүү. Гэр оронд байж байгаа бүх муу юм арилна. 2 удаа дуудах юм бол гадна талаас ирж байгаа саад балтууч бүгд арилнаа. 3 удаа унших юм бол 3 муу зайд унахгүй гэж шүү. Сардаа 3 уншиж гэж. Шиний 8 15 битүүндээ уншиж. За. 33 төрөлдөө бурхны оронд натаа учирна гэсэн. Тийм 33 төрөлдөө тийм ээ бурхны оронд натаа учир төрнөө гэж. Шавнар минь ээ. Зүүн цагт энэ сургаал номонд орж явбас альва хорт дайсантай уулзахгүй. Элдвийн аюул бүгдийг гिचэлж гарнаа. Аав ээжигээ хэн асарч өргөж өргөмжөж хүндэлж явбас 2 наснда амны хишиг заян буян заяа чинь үргэлж дэлгэрнэ гэж. Энэ мэтлэнгээр одоо ингээд 23 зүйлийн бошгоноос миний үзсэн одоо судалсан бошгочтой тань би те 13 энэ одоо богдтой мань холбоотой юм. Богд маань энэ бошгуудаа би бол одоо хэлж байгаа юм биш ээ. Би хараа мань хөлбөр 5 6 7 дор одоо богдынхаа тийм ур төрлүүдээ хүртэл би хэлсэн. Та нар хэлсэн миний бошгыг та нар санахгүй байснаас болоод ийм болоод байна гэдэг өөрөө хөтөлбөр сануулаад үг сонсохгүй нэг бүр хүртэл зэмлсэн хүртэл байдаг тий.
Тэр богд бол үр төрлүүдээ бошгуудаа хэлжлээсэн байгаа сте Тийм. ингээд ийм гайхамшигтай сайхан байдгийн. Тийм учраас өнөөдөр бид нар одоо аврагдах энэ хэцүү цаг үеэс гарах монголчууд бид нар ивэм бодох тийм ээ нэгдэн нэгт сайхан байх үгүй маань бол бид өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёлыг хайрлан хамгаалж хаатгалж тэрэндээ үнэн ч байж тийм ээ эднэрийн гэрээслийг нь бид биелүүлж байж л бид нар тийм үстэй сайн сайханд хүрнэ. Эднэр маань зүгээр хүмүүс биш. Ийм гайхамшигтай тийм ээ ирээдүйг нэвт харж болгоож юу гарахыг нь өөрчлөн сануулж өөрсдөө зольж бидээ даасан ийм л гайхамшигтай усуд байна шүү дээ. Энэ бол одоо бид мартахын арга байхгүй. Монгол хүн болгон үнийг тийм ээ мэдж байх ёстой. Ийм л одоо өв соёлын маань нэг зүйлээ гэдгийг би хэлэх гэсэн юм аа. Анхаарал тавьсанд баярлалаа. Гялалаа танд эрхэм сонсогчдоо 8 дугаар богд Жавзан дам хутагтын бошхыг төмөндөө уламжлан хүргэсэн Бурханчлам Монгол улсын урлагийн гац зүтгэлтэн Пүрбат огшийнхаа цаашдын ажилд өндөр амжилтыг хүсэмгэрөе. Манай нэвтрүүлгийг төвчээртэй сууж анхааран сонсон сонсогч та бүхний маань юу сансан 9 цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэг болтугай. Өв эрдэнэ нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн сэтгүүл редактор Чимэд Рахча, найруулагч Пүрбат. Бидэнтэй харилцах утасны дугаар 36 21 тэг тэг.